За ийхүү Монголын эдийн засагт өнөөдөр төрийн оролцоо хэд төвлөрч дотоодын нийт бүтээгдэхүүний 74% нь төрийн эзэмшилд шилжсэн нь бараг социалист тогтолцоотой улс шиг нөхцөл байдалтай байна. Төрийн өмчит компаниудын ихэнх удирдлага нам улс төрийн томилгоотой худалдаа авалт хөрөнгө оруулалт нь улс төрийн хэрэгсэл болон хувирч байгаагаас үр ашиггүй ашиг сонирхлын зөрчил ихссэн. За улсын төсвийн хөрөнгө оруулалт төрийн өмчит компаниудын худалдаа авалтын хэмжээ бараг тэнцэж чөлөөт эдийн засгийг хөгжүүлэх боломж хумигдсан тул төрийн оролцоог бууруулах засаглалыг шинжлэх шаардлага үүссэн. Тэгвэл улсын их хурл төрийн өмчит компаниудын хувьцааг биржээр хувьчлах засгийн газраас өргөн барьсан тогтоолын төслийг өнөөдөр хэлцлээ. Тухайлбал Монголын хөрөнгөний биржийн 15%, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын 10%, Эрдэнэс 5 толгой компани 10%-ийг тус биржээр олон нийтэд нээлттэй арилжахаар засгийн газраас санал болголоо. Бид нар өнгөрсөн хугацаанд нэг 2000 гаруй 2100 орчим төрийн өмчит компани 91 оноос хойш хувьчилсан байна. Гэтэл өнөөдөр эргээд одоо нөгөө яг хувийн хвшил суурилсан эдийн засгийг бид нар бий болгож чадсан уу гэж чадаагүй гэдэг нь өнөөдрийн үр дүнгээр биднэрт харагдаж байгаа. Мэдээж одоо энэ төрийн өмчийн компанийг хөгжлөх энэ одоо эддэг уудаг энэ их хурлын гишүүд сайд дарга нар өөрсдөө цүнх баригч нарыг аваач тавьж байгаад хулгайлдаг ийм зүйл маш их байгаа. Энийг хөгжлөх нь зөв. Тэгвэл энэ дээр та бүхний одоо хулгайлсан мөнгө аль бие усны болохоос одоо бид нар өсөн үнэхээр одоо өгтлээ айж байна. Ард түмж гэсэн айж байгаа. Өнөөдөр цаг үе өөр болсон, нээлттэй болсон гэж ярьж л байна. Гэхдээ явж нэг хэсэг хүмүүс л авна шүү дээ. Хөрөнгөтэй мөнгөтэй эрх мэдэлтэй мэдээлэлд ойрхон нөхдүүд л авна шүү дээ. Тэгээд цаашдаа төр өөрсдөө уйлаад суугаад үн тариф нь нэмэгдчлээ гэдээ уйлаад сууж яхахыг үгүйсэхгүй шүү дээ. Энэ улс төрчид бол ирээд явдаг нүүдлийн шууд шүү дээ.